65 дугаар анги Еврог эрхлүүлсэн нь ахин нэг цагийн дараа Еврог 2 дугаар түвшний сүнслэг шив болов. Та түвшээ ихэд хангалттай энерги хөрөмтлүүллаа. Та 2 дугаар түвшний сүнслэг шив боллоо. Бүх үзүүлэлт 75-аар нэмэгдлээ. Ахин 2 цагийн дараа 3 дугаар түвшин болов. Та түвшээ ихэд хангалттай энерги хөрөмтлүүллаа. Та 3 дугаар түвшний сүнслэг шив боллоо. Бүх үзүүлэлт 100-аар нэмэгдлээ. Ахаа би болчихлоо. Явж өөр юм хийцгээе гэж Еврог хэлв. Итгэлтэй вэ нөө ахаад удсан ч болно шүү дээ гэж Йоан түнд хэлв. Таны энэ өрөөнд үрсэн мянган алтнаас болоод үргэлжлүүлмээр байгаач энд цаг цаваа өрмээргүй байна гэж Еврог бодилсан байдалтай хэлв. Ердөөл мянган алт шүү дээ. Би дараа нь ахиж мангас агнаа цөмийг нь зарж мөнгөтэй олж чадна гэж Йоан түнд хэлв. Үнэхээр үү мангасын цөм зараа тийм их мөнгө олдог гэж үү гэж Еврог түн рүү сэжиглэнгүй харлаа. Хэрвээ тэгээд л мөнгөтэй олчихдаг бол бүх тоглогч талтан зоосоор бялхаж байна үсттэй. Мэдээж гэж Йоан толгой төхөв. Ямар ч тач чи явмаар байгаа юм бол явж чамд хэдэн зэвсэг авцгаая. Чамааг энэ хотоос гар хоосон гаргаж болохгүй шүү дээ. Еврог толгой төхөн түүнийг дагахад Йоан хаалганы ээжүүд байх арааг татаж тэр өрөөнөөс гарав. Йоан өрөөнөөс гарч ирээд чулуун самбар дээрх түлхүүрийг авлаа. 20 цаг үлдсэн. Дараагийн өнд өчгнөөцгээд Йоан түлхүүрээр ресепшнд өгөв. Үйлчлүүлэгчээ та түлхүүрээ авч яваад дараа нь дахин хэрэглэж болно. Бас манайх зүүн төвд олон салбартай учраас альт салбар дээр очиж хэрэглэж болно гэж ресепшн түн тайлбарлав. Нэрээ юу? Тийм бол түлхүүрээ дүүдээ өглөө. Тэр дараа нь ашиглах болно. Йоан мангасын цөм идээд л түвшээ ахих учраас бясалгал хийх шаардлагагүй байв. Бас би 30,000 алтаар хугацааг нь уртсгуулъя. Дараа нь хэрэг болж магадгүйгээд Йоан ресепшнд мөнгө гаргаж өгөв. Одоохон үйлчлүүлэгчээгээд ресепшн мөнгийг аваад буцаад гүйчихв. Ахаа гэж Йоан гинтгэн түүнийг дуудав. Яасан гэж Йоан түн рүү гимгүү царилав. 30,000 алт гинэ тийм их мөнгө байлаач надад ингэж үрж болохгүй гэж түн шуутхан лекц тавьж эхлэв. Надад тэтг Еврог энэ ердөөл 30,000 алт бас над зөндөө байгаа. Бас энэ ч зүв байх. Намайг байхгүй үед аюулгүй газар бясалгал хийх хэрэгтэй. Энэ хитэрсэн үйлдэл боловч чи их тоглогчдоос хоцорж яваа учраас багч гэсэн нэмэр болох. Еврог хэлэх үггүй болов. Йоаны хэлсэн үнэн байсан учраас юм. Дараа нь цог тоглож бич чадахгүй ирдчил таараг тэр үед хурдан хүчтэй болохын тулд энд ирээд 50 амгалан бясалгал хийж болно. Хэдэн минутын дараа ресепшн шинэ түлхүүр авч ирв. Йоанд өгөөд энэ бол 40 хоногийн хугацаатай түлхүүр. 40 өдөр гинэ гэж Йоан гайхах ба бодож үзэхэд тоон биш вэ? Тийм ээ, танд манахаас 10 цаг нэмж бэлгэлж байгаа юм гэж ресепшн нэмсгэлээ хэлв. Тулаанчдын оромж таны холбоонд нэмэгдлээ. Ойлголоо баярлаа гэж Йоан түлхүүрийг аваад Еврогд өгөв. Баярлаа хаа. Бас надад илүү хадгалагч ут байгаа юм. Энд хэрэгтэй зүйлийг хийж байгаарай гэд Йоан өөрөө орон зай мөгчтэй очир Еврогд хадгалагч утаа өгөв. Та бас хадгалагч уудтай юм уу? Та яаж энэ ховор зүйлсийг олж авсан юм? Одоогор хэдэн тоглогч хадгалагч уудтай бас тэд бүгд шилдэг тоглогчд гэж Еврог түн рүү нүд томорч ирээд хэлв. Ах үнэхээр энд тэнд тоглоод явж байсан гэж үү? Яг юу хийж байсан юм бэ? Үүнийг над бэлгэлсэн юм гэж Йоан түнд хэлв. Бэлэг гинэ танд үүнийг хүн өгсөх баян өгөөмөр нэгэн байх гэж Еврог санаа алдав. Ямар ч тач самт зэвсэг хөдлөж авах хэрэгтэй. Дэлгүүр хайцгаая гэд Йоан удалгүй хэлв. Та надад ингэж их мөнгө өрөөд байхаар над таагүй санагдаж байна. Та намайг дэндүү эрхлүүлж байна шүү. Би дөнгөж эхэлж байна гэж Еврог эцэст нь тусалж чадах болсондоо баяртлан бахархалтай наргагүй хэлв. Дээрээс нь би сэтгэл хангалуун болтлоо чамайг эрхлүүлэх болно. Еврог толгоос хэсрээд инээмсэглээ. Би талархаж байгаа ч дараа нь мөнгөгүй олцоход намайг битгий буруутгаарай. Тэр үед би хэдэн мангас агнаа цөмийг нь зарчихна гэж Йоан нүүр дүүрэн инээмсэглэл тодруудан хэлв. Тэгээд тэд зэвсгийн түлхүүр хайж хотоор алхаж эхэллээ. 66 дугаар анги Нэхмэлч Бэлзуухай. Тэнд хэсэг хотоор алхаж байхдаа хавар хотын сүнслэг эрдэнэс гэсэн дэлгүүр орохоор шийдэв. Дэлгүүрт ороход лангууны ар зогсож байсан дунд насны ир манай тоноглолын дэлгүүр тавтаа барил. Залуучууд юу сонирхож байна? Чи ямар төрлийн зэвсэг хэрэглэмээр байна гэж Йоан асуув. Сайн мэдэхгүй байна. Гэхдээ жижигхэн авсаархан байвал зүгээр байх. Жижигхэн авсаархан гинэ гэд дунд насны ир бодож байснаа манад Чинжаал шидэлдэг хотог дэвүүр байгаа. Золоо ухаа айл нь сонирхож байна.
Дэвүүр зэвсэг гэж үү? Гэж Юан анх удаага сонсож байгаа учраас асуув. Мэдээж тулаанчид бүгд юу ч зэвсэг болгож чадна. Дэвүүр хэврэг бас дараа харагддаг учраас ихэнх хүмүүс хүчтэй сэлэм гэх мэт зэвсгийг сонирхдаг юм гэж дунд насныг тайлбарлав. Үзэж болох уу гэж Юроо асуув. Мэдээж энэ бол манай хамгийн сайн дэвүүрүүд байгаа. Гэд дунд насныг модон хайрцаг гаргаж ирээд лангуун дээр тавив. Хайрцгийг нээхэд тусгай материалаар хийсэн гэлтэй 3 дэвүүр байлаа. Хөх үзэсгэлэнтэй юм а гэж Юроо шуудхан таалж эхлэв. Гэвч түүний догтлол үүнийг нь хараад шалдаа був. Хаш дэвүүр, ангилал, сүнслэг, чанар, дээд, шаардлагатай биеийн хүч 100, шаардлагатай оюун ухааны хүч 250, үн 60,000 алт. Улаан металл дэвүүр, чанар, дээд, шаардлагатай биеийн хүч 170, шаардлагатай оюун ухааны хүч 300, үн 70,000 алт. Нэхмэлч бэлзуухай, чанар, төгс, шаардлагатай биеийн хүч 50, шаардлагатай оюун ухааны хүч 300, үн 200,000 алт. Арай хямдхан байгаа юу? Энгийн байсан ч болно гэж Юроо санаа алдан дунд насны ирээс асуух ба түүнд аль хэдийн 30,000 алт зарцуулчихад байхад ахаад 200,000 алтны үнэтэй зүйл нэг их ичхүүртэй санагдаж байсан юм. Энгийнийг хайж байгаа л тэр тавир дээр хайж болно. Ихэнх нь 5 алт настаа шүнтэй гэж дунд насны ир цонхны дэрэгдэх тавирыг зав. Дунд насны ир модон хайрцгийг хаах гэж байтал Юан хүлээ. Нэхмэлч бэлзуухайг авмаар байна. Дунд насны ир хөдөлгөөнгөө болж Юаныг таг ширтэн. Юроовч муу адил балмагцсан байв. Над руу тэгж битгий хараа Юроо. Чи түрүүнээс хойш тас гөлөрч байхыг чи харсан шүү. Гэж Юан түүн рүү нэмсгэлээд мөнгөө гаргаж өгөв. Та хүсэж байгаа ч гэсэн ингэж замбраагүй үрж болохгүй. Та хэрэг мөнгөтэй байгаа юм бэ? Гэж Юроо дотроо ямар нэгэн буруу гарын зээл авсан гэж бодож эхлэв. Над хангалттай байгаа гэд Юан нэмсгэлв. Худалдаа авсанд баярлалаа залуу эзэнтэй гэд дунд насны ирийн занд чанар нь өөрчлөгдөж илүү хүндэтгэлтэй болж ирэв. Мөнгөө тоолцоход дунд насны ир үзэсгэлэнтэй цагаан дэвүүрийг түүнд өгөөд бусдаасаа илүү үнэтэй байгаа нь ганц чанар төгсийнхтэй ч биш. Байглаас бий болсон эрдэнэс учраас тэр юм. Юан дэвүүрийг Юроод өгөөд мөнгийг үрэх гэж л олдог юм. Бусдаар бол ямар ч үн цэнэгүй. Тэглээч энэ бол зүгээр л тоглоом шүү дээ. Мяу. Тийм ч гэлээ та ингэж хамаагүй үрж болохгүй. Та өөрийгөө хэн гэж одоо хамгийн баян тоглогч Юан уу? Гэд Юроо толгоос хэсрэв. Юаны нэмсгэл тэр дараа хөшиж орхихон тэр. Юан түүний үгэнд хариулгүй чимээгүй байсан ба бодсноос эрт өөрийгөө илчлэхийг хүсэхгүй байв. Хэсэг хугацааны дараа Юроо дэвүүрээ хараад баярлан энэ дэвүүр үнэхээр үзэсгэлэнтэй юм. Зарцтай олцоход тулдуулмаар байгаач гэлээ энэ дэвүүрээ ашигласаар байх болно. Түүний тухай сонссон судалдагч зарц хайж байгаа бол эндээс хідэн годмын цаанд байгаа араатны гэрээ дэлгүүрт очиад үзээрэй. Тэндээс олон төрлийн мангас араатай олж болно. Үнэхээр очиж үзэхээ хаа гэж Юроо түрхэн шиг хэлв. Тгийгээд Юан толгой төхөв. Тэд зэвсгийн дэлгүүрээс гараад дунд насны ирийн зааж өгсөн дэлгүүрт очив. Тавтаа морил гэрээ байгуулах араатай хайж байна уу? Гэж лангууны ард зогсон худалдагч асуув. Одоохондоо үзэж явна гэж Юроо хариулв. Магадгүй би хайж байгаа зүйл чинь тусалж чадах ямар төрлийн араатай хайж байна? Бидэнд нас бий гүйцэн зулцах бас бойжуулж байгаа ч араатан бий. Төрөөгөө байгаа араатан хүртэл зардаг гэж юу яаж чаддаг юм? Ухаан орсон араатнуудтай гэрээ байгуулдаг гэж бодсон юмсан гэж Юроо асуув. Бид хүчээр гэрээ байгуулдаг юм. Төрөөгөө байгаа араатан болно. Худалдаа авахчтай хүчтэй гэрээ байгуулахад төрөөдөл тэр араатан таныг дагаж эхэлнэ. Ихэнх үйлчлүүлэгчдэд бойжж байгааг нь авах дуртай байдаг. Залуу араатан сурахад бэрх. Харин нас бий гүйцэн араатан удирдахад хэцүү байдаг учраас юм. Мэдээж бойжж байгаа араатнууд илүү үнэтэй байдаг. Юроо чи эндээс зарц авмаар байна уу? Гэж Юан түүнээс хэсэг хугацааны дараа асуув. Юроо толгоос хэсрээд үгүй би ийм эрүүл бус аргаар гэрээ байгуулмааргүй байна. Би хүчээр биш. Харин өөрийн хүслээр миний зарцуулах араатан олмоор байна. Тэр нь ч илүү ихтгэлтэй бас жинхэнэ харилцаа болж чадна. Ойлголоо гэж Юан толгой төхөв. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 67 дугаар анги давтагддаг даалгавар. Араатны дэлгүүрээс гарч ирээд Юан одоо зэвсэгтэй болсон юм чи юу хиймээр байна гэж Юроос асуув. Энэ тоглоом юм чинь бид шагналын төлөө даалгавар биелүүлэх ёстой үстэй. Та Шиохотой юу хийдэг байсан юм гэж Юро асуув. Бид зэлүүд газруудаар тэнүүрчилж мангасуудтай тулдаг байсан гэж Юан хурдхан бодоод хариулв. Ийм л зүйл хийж байсан юм уу? Даалгавар биелүүлээгүй юм уу гэж Юро нүдэн томорч ирээд асуув.
Нөгөө хоёрыг л биелүүлсэн. Хоёрхан уу тийм байж ийм их мөнгөтэй болсон гэж юу? Би танд итгэхгүй байна хаа. Танд ийм их мөнгөийг байгаа нь бус тоглогчдоос онцгой зүйлтэй болохоор тэгж байж таараа. Тэгвэл бидэнтэй хамт ан хийх үү? Мэдээж чиний төвшин мангасуудтай тултна гэж Йоан санал болгов. Гэтэл Юров толгоос хэсрээд дараа нь болъё би эхлээд энэ ертөнцид сайн тасах хэрэгтэй байна. Тиймээс эхлээд хэдийн энгийн даалгавар биелүүлэх хэрэгтэй. Чи хаанаас даалгавар болохыг мэдэх юм уу гэж Йоан асуув. Ихэнх дэлгүүрүүд тасууж болох олон даалгавар өгдөг юм гэж Юров толгой төхөв. Чи хаанаас сурсан юм? Би ч мэдээгүй л гэж Йоан хэлв. Интернет бол мэдээллийн их үүсвэр. Тэндээс ихэнх зүйлийг мэдж болно. Ямар ч тач ихэнх тоглогчид даалгавар биелүүлж гяндан цэвэрлж мөнгө олж байгаа. Гэхдээ бидэнд хангалттай цаг байгаа учраас хамтдаа энгийн зүйлсийг хиймээр байна. Харин дараа нь мангас агнах бол гяндан цэвэрлэх гэсэн нухацтай зүйлүүдийг хий. Надад бол болж байна. Би чамайг дагах болохоор урд гараад яв гэж Йоан толгой төхөв. За. Тэгээд Юров түүнийг эмийн дэлгүүрээ олох хүртэл хотоор дагуулж яв. Сайн уу би даалгавар хийж яваа юм. Танад тусламж хэрэгтэй юу гэж Юров дэлгүүрийн бодлогчаас асуудаа. Бодлогч толгой төхөөд асуусанд баярлаа. Манай зарим нэг урамлуу дуусч байсан юм. Хэрвээ зүгээр бол надад 3 жин сүнслэг үүс түгээд ирч чадах уу? Хотоос милийн зайд ордог юм. Та ноён чанг эмийн дэлгүүрээс даалгавар хүлээн авлаа. Даалгавар сүнслэг үүс цуглуулах, хүндрэл амархан. Тайлбар 3 жин сүнслэг үүс түүж ирэх, шагнал 30 мөнгө. Бид сүнслэг үүс түгээд ирье гэж Юров хэлээд дэлгүүрээс гарав. Ингээл болоо юу гэж Йоан даалгавар авах ямар амархан байгааг хараад гайхав. Та юу гэж төсөөлж байсан юм гэж Юров түүн рүү хачин харав. Зүгээр л гэхдээ миний биелүүлж байсан даалгавраас илүү утгатай юм уу? Таныг ямар даалгавар биелүүлж байсныг мэдэхгүй ч энэ бол энгийн даалгавар. Аюулгүй шагналж бас боломжийн учраас тоглогчид дунд их алдартай. 30 мөнгө боломжийн гэж үү гэж Йоан гайхав. Түүний авч байсан шагнал хажууд нь 30 мөнгө мэдээж юу ч биш байсан юм. Түүний эргэлзсэн царайг хараад Юров 30 мөнгө баян танд бол юу ч биш боловч бус тоглогчийн хувьд тийм биш. Хэрвээ энэ даалгавар 10 удаа биелүүлчихвэл энгийн зэвсэг авч чадахгүй мөнгөтэй болно. Давтагдчихгүй даалгавар юм биш үү гэж Йоан толгой төхөв. Ямар ч тач явж сүнслэг үүсд үзье. Би өчигдөр шөнө хот болон гаднах зүйлсийн талаар сайн судалсан. Сүнслэг үүс ургадах газрыгч бас гэж Юров түүнийг дагуулж яв. Чич байнга бэлтгэлтэй байх юм аа гэж Йоан нуруу нэмсгэлв. Удалгүй тэд хотоос гарч сүнслэг үүс ургадаг газрыг чиглэлээ. Тянха бидний урд зарим доод түвшний мангасууд байна гэж Шохо гинтгэн түн сануулв. Тэгээд Йоан Юровд хандаа бид тэднийг аргалах болно. Боломжтойгоор ахаа гэд Юров толгой төхөв. 3 дугаар түвшний сүнслэг шавь 3 еврейтэй ахаа. Одоо тавцлыг туршиж үзэхэд яг тохирно гэж Йоан дотроо бодов. Хангалттай орчход Йоан од тавцлаа гарган 1000 утганы техникийн дагуу хөвчиж гарав. Йоаны гар гялс хийж 3 мангасыг хөдлөхөөс өмнө цэвэрхэн гихчин толгойг тастав. Бас ч гэж муугүй шүү гэж Йоан бодно. Тэр үед Юров болсон бүх зүйлсийг хараад алмаархан дэр. Түүний хөдөлгөөн маш хурдан байлаа. Мангасын толгойг тасрах хүртэл түүний гарыг хөдөлсөн гэдгийг ч анзаарсангүй гэж Йоаны чадварыг хараад мэл гайхсан тэр. Хэрвээ тэр Йоан анх удаага бодох ашиглаж байгааг мэдсэн болч сая гайхалтай байлаа хаа. Яг л тис өөр хүн шиг харагдсан гэж Юров түүнийг магтаад та олон мангас агнсан гэж худлаа яриаггүй юм байна. Та их хүчтэй олтой хэдгээр төвш юм гэж Юров түүнээс асуув. Нууц гэж Йоан нууцлыг нэмсгэл тодруулан хэлв. Яагаад нууж байгаа юм? Мэдээж чамд дараа нь бэлдсэн гинтийн бэлэг байгаа учраас тэр гэж Йоан түргхэн шиг хариулв. Гэж Юров түүнд рүү сэжиглэнгүй ширтээд муухай харав. Тэрийг нь харсан Йоан санамдахгүй инээгээд ямар тач мангасууд асуудалгүй боллоо цааш явцгаая. Ингээд л хаях гэж байгаа юм уу гэж Юров түүнээс асуув. Юу гэсэн үг юм? Энэ 3 мангас яасан гэж Йоан бодолсон бодолтой толгоогоо хазаалган асуув. Та энэ их материалыг хаяад явж байгаа юм уу? Хайр юм. Хэрвээ бид мах олон ясыг нь заруул оо мөнгө олон шүү дээ гэж Юров тайлбарлав. Энэ талаар бодож байгаагүй юм байна гэж Йоан зөөлөн бухимлаа. 68 дахь анги сүнслэг мэдрэхүй. Ах үнэхээр тийм их мөнгө цөм зараад олж байгаа гэж үү? Хэдэн 100 мянган алттай болох гэж хэдэн мангас агнсныг ч төсөөлж баршиг байна гэж Юров мангасын цөмөөс өөр зүйл мэддэггүй Йоаныг хараад толгоос хэсрэг. Ахаа бид энэ гахаа жижиглээ зарж болно эсвэл цогцыг нь зарж болно. Танд аль нь дээрвэ? Бид тусдан заруул их илүү их мөнгө олох ч ажиллагаа ихтэй гэж Юров түнд хэлв. Би хуваагаад өгье гэж Йоан түнд хэлв.
Та яаж хуваахтлаар мэдэх юм уу? Гэж Юрау түүнээс эргэлдсэн шинжтэй асуув. Мангасын цогцыг хуваах мэдлэг туршлагагүй бол амархан зүйл биш юм. Тиймээс би хоол хийх зорилттой 1000 утганы техниктэй намаагийн цогцыг харах үед миний бодолд яаж хуваахтлаар шуудхан орж ирж байна гэж Юан түнд хэлв. Үнэхээр үү? Гэхдээ надад яагаад танд хоол хийх чадвар байгааг л сонирхлыг минь татж байна гэж Юрау хэлв. Би сайн мэдэхгүй нь гэхдээ би хийж үзээгүй ч нэг л ихтгэлтэй санагдаж байна. Юан од тавцлыг барьсаар цогцны дэргэд очив. Тэгээд өвдөглөж суугаад хэрчиж эхэллээ. Түүний гарын хурд удаанч биш, хурданч биш байх ба өөгүй хэрчиг нь олон жилийн туршлагатай мэт харагдана. Хөөх та үнэхээр үүнийг хоол хийх чадвараар сурсан гэж үү? Гэж Юрау түүнийг бишрв. Тийм ээ, чи ч бас сурмаар байна уу? Надад ном нь байгаа гэж Юан хэлв. Та чадвараа бусдаа хаалцах чаддаг юм уу гэж Юрау нүдэн томорсон ирээд асуув. Оролдож үзэж байж мэдэн шүү дээ. Эхлээд уртхад тусах хэрэгтэй байна. Удалгүй Юан эхний хаан цогцыг хувааж дуусгаад хоёр дахь хаа хувааж эхэлсэн бөгөөд өмнөхөөсөө илүү хурдан, илүү цэвэрхэн болсон байлаа. Аргагүй л Тианх их хурдан сурж байна гэж Шиохоо толгойд өгөв. Надад бол гайх зүйл биш. Ах минь 5 настайдаа бүх хөгжмийн зэвсгийг дэлхийн мэргэжлийн түвшинд тоглож сурсан гоц авиастан байсан юм болохоор гэж Юрау Шиохоотой санал нэгдэн толгойд өгөв. Тианх хөгжим тоглож чаддаг юм уу гэж Шиохоо нүдэн томорч ирээд гайхширхан тэр нь чадахгүй зүйл байдаг юм уу? Ганц тоглож чаддаг юм биш, ямар ч алдааг мадаг гаргадаггүй. Урд нь хэдэн 10 сая хүний одоо болно Юрау бүгд хуучны зүйлс ахиж дурсах хэрэггүй гэж Юан түүний үгийг таслав. Уучлаарай би догдолсондоо л хэлэх үсгүй хэлчихлээ гэж Юрау бурууга ухаан уучлахгүй. Юан хөгжим тоглож чаддаг байсан ч өвчнөөс олж хараагүй болсон тул хөдөлж чадхаа болох хүртлээр хөгжим тоглосон юм. Уур амьсгал таагүй болсон учраас Шиохоо чимээгүй Юаныг сүүлийн цогцыг хувааж дуустал хард зогсов. Хэдэн минутын дараа Юан хувааж дуусав. Над хэлэх үг олдохгүй байна хаа. Таанхуудаа цогц хувааж байгаа ч ямар ч алдаа гаргасангүй. Бүр хийгээгүй мэт таны гар цэвэрхэн байна гэж Юрау түүнийг магтана. Хутганы техник болон энэ хутганы л ач шүү дээ гэж Юан хэлв. Мэ чи яагаад өөрөө харж болохгүй гэж Юан дэлгүүрээс авсан номоо түндгөө. Ном шиг юм аа гэд Юрау хуудсыг эргүүлж эхлэв. Удалгүй Юрау бүгдийг нунш дуусчаад толгоогоо хазаалan түүнээс суув. Та яаж сурсан юм? Би үг бүрчлэн уншсан ч гэлээ илүү юу ч сурсангүй. Би яг чамтай адил номыг уншсан гэж Юан хариулв. Тэгээд Шиохоо хараад энэ чадварыг ганц удаа уншаад сурах боломжтой юм уу? Би сурчихсан учраас бус хүмүүс сурч болохгүй гэж үү? Гэтэл Шиохоо толгоос эсрээд тийм бах боломжгүй. Чадварууд мангасын цөм шиг хэрэглэх юм бол алга болдгүй. Чадвараа ойлгож үйд сурдаг юм. Тийм бол яагаад би сураагүй юм гэж Юрау асуув. Чи зүгээр л чадвараа ойлгоогүй хэрэг. Чи Тианх шиг нэг уншаад л сурчдаг авьяастай биш л ойлготлоо унших хэрэгтэй. Бас энэ чадвартай зохицолгүй ч хийж болно. Хэрвээ тийм бол хичнээн уншаад сурч чадахгүй. Гэхдээ иймэрхүү зүйл зөвхөн дээд английн чадварууд дээр л илэрдэг. Тийм бол дараа нь дахиж уншихаас гэж Юрау урам хугарсан болтой хэлв. Тэд замдаа ихэнх 2 мангастай таарсан бөгөөд Юан амархан гихчин алчгаад хуваасан юм. Тэд 2 цагийн дараа сүнслэг өвс ургадах газар ирлээ. Сүнслэг өвс ямар харагддаг вэ гэж Юан асуув. Энгийн өвс шиг мөртлөө цэнхэр үзүүртэй яг л энэ шиг гэж Юрау түүсэн нэг өвсөө үзүүлв. Бидэнд энэ 3G хэрэгтэй юм уу гэж Юан жижигхэн өвсийг хараад гайхав. Үндэ харагдаж байгаагаасаа хүнд байдаг учраас та санаа зовох хэрэггүй гэд Юрау түнд өвсөө өгөв. Хөөх тийм бэ, над хүртэл мэдрэгдэж байна гэж Юан яаж ийм жижигхэн өвс ийм хүнд байгаа талаар бодов. Тианха энэ ертөнцийн хамгийн хуурмаг зүйл бол гадаад үзмж юм шүү. Юмсыг гаднаас хизээч дүгнж болохгүй. Эс бөгөөс та харамсах болно шүү гэж Шиохоо түүнд анхааруулв. Юан толгой дохиод эргэн тойрноо харж эхлэв. Хэдэн минутын дараа Юан нүдэ биш өөр шин зүйл туршихаар шийдэв. Сүнслэг өвс өөрийн гэсэн тусгай эрчимтэй. Хэрвээ би тэрийг нь мэдэрч чадвал заавал нүдэрээ хайх шаардлагагүй болно. Тэгээд Юан гэрлэн бүрхүүлээ ойрын хэдэн метр хүртэл тэлв. Хөөх би ансан байгаа ч гэлээ бодол дотор харж байна. Бүр нүдэрээ харснаас илүү тат харагдана гэж шинээр олж мэдсэн зүйлдээ гайх ба жинхэнэ ертөнцийн ашиглаж болдог ч болоосаа гэж бодно. Тэгснээр Юан сохорч гэлээ харж чадах учраас юм. Та сүнслэг мэдрэхүйд суралцлаа. Сүнслэг мэдрэхүй ангилал газар мэрэгсэн төвшин 1 тайлбар сүнслэг мэдрэхүй идэвхжүүлбэл тодорхой зайд байгаа хүний нүдэнд харагдахгүй зүйлсийг харах болно. Тэгснээр Юан хэдхэн ормын дотор 10 гаруй сүнслэг өвс олох нь тэр.
Шиохо түүний гэрлэн бүрхүүлт хэлж байгааг хараад шоконд оров. Сүнслэг мэдрэхгүй. Юан ха өөрөө сурсан юм гэж үү? Хэдэн метр тэлж байгаа бол сүнслэг дайчны үед энэ бол маш том амжилт гэж Шиохо дотроо бодно. Угтаа бол сүнслэг маструуд л үүнийг сурч эхэлдэг бөгөөд харин Юан сүнслэг дайчин багтаа сурчсан юм. Гэвч түүний мангасын цөмийг шууд залгигч бурханлаг ойлгох зайжууд энэ Шиохог тэгтлэн цочирдуулсангүй. Мэй Юро би 12-ыг оллоо гэд Юан түүнд олсон сүнслэг өвсөө үзүүлв. Би дөнгөж 2-ыг олсон бахад та яаж ийм хийг олчих вэ гэж Юро түүний алган дээрх сүнслэг өвсийг хараад галмаар ав. Нүдэрээ хайхын оронд хүчээ ашиглаад мэдэрч болохгүй гэж юу? Тэгвэл илүү хурдан бас үр дүнтэй гэж Юан түүнд хэлв. Би яаж тэгэх юм гэж Юро бодолсон шинжтэй асуулаа. Нөгөө би ч бас сайн мэдэхгүй байна гэж Юан толгоогоо майжингаа хэлв. Үргэлжлэлийг Wildcard аудио суугаас